Шинэлэн өдрийн мэнд төргийн үзэгчтэй хөтөлбөр зочны цагаар үргэлжлэн урч байна. Тэгэхээр 7 хоног бүрийн даваа гарагт үзэгчтэй бүхэнд эдийн засгийн цаг үеийн сэдвээр зочдыг уулзуулдаг. Тэгэхээр манай студид Улсын их хурлын гишүүн Жаргалан ирсэн байна. Урилгыг хүлээн авч манай студид ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр Улсын их хурлын нэгдсэн чуулганаар 2026 оны төсвийн төслийг бол хилцүүлэг одоо үргэлжилж байна. Тэгэхээр таны хувьд төсвийн төсөлтөөгөө танилцаж одоо хэр сайн танилцаж амжив. Мэдээж олон нийтийн хүлээлт бол татварын шинжилэл эх хонд эхлэх болов гэдгийг нь хүлээлт байсан боловч яг хангалттай хэмжээнд бас хэрэгжихгүй гэдэг нь бол төсвийн төслөөс харагдаад байна шүү дээ. За төсвийн төслийг бол 9 сарын 1-нд өргөн барьсан байгаа. За түүнээс хойш хугацаанд бол бид нар бол хангалттай танилцсан гэж хэлж болно. За сая өнгөрсөн баасан гарагт анх удаа Улсын их хурлын дэгийн тухай хуулинд өөрчлөлт орсны дагуу Улсын их хурлын асуулгын цагтаа болсон тийм. Тэгээд үүн дээр болохоор манай Улсын их хурлд гарсан намын бүлэг бол ерөнхий сайдаас бол яг энэ төсөв бөгөөдийн татвар эдийн засгийн бодлогын шинжилттэй холбоотой асуултуудыг бол ингэж тусгайлан бас зорж асуусан байгаа. Тэгээд энэ Улсын хурлын асуулгын цаг дээр ч гэсэндээ бас саяны таны ярьдаг сэдв хөндөгдсөн. Дашрамт хэлэхэд бол одоо энэ нөгөө Улсын хурлын асуулгын цаг гэдэг бас энэ зохицуултыг бол одоо бид нар анх удаага сая хийлээ. Тэгээд хаврын чуулганаар бол одоо Улсын хурал дахь намуудын төлөөл тэр дунд арчилсан намын одоо гишүүдийн санаачлахаар батлагдсан юм зүйл байгаа. Тэгэхээр бол одоо цаг тутмын одоо цаг тухайн үеийн асуудлаар Улсын хурлын гишүүд ерөнхий сайдаас ингээд нээлттэй бас асуулт асуух боломжтой болсон байна. За тэгээд яг түн дээр бол одоо жишээл миний хувьд л юу гэж бас асуусан бэ гэхлээр ерөнхийдөө шинэ засгийн газар байгуулагдаад одоо 100 хоногоо сая зарлаад ажлуудаа бас тайлхинж байна. За энэ 100 хоногийн хүрээнд бол одоо хамгийн чухал ажил нь бол одоо бас хэрэгжлийн улсын төсвийг өргөн барих явдал байлаа. Улсын төсөв өргөн баригдсан. Харамсалтай нь бол одоо сөрөгчний хувьд бол харж байгаа зүйл юу вэ гэхлээр энэ төсвийн төсөлд бол ялангуяа одоо иргэд дээр хамгийн хүлээлттэй байгаад байгаа тэр татварын шинжилгээний бодлого огтхонч туссангүй тийм ээ. Өөр ингээд мянга гоё юм ярьж болно тийм ээ. Гэтэл ингээд нөгөө хамгийн хүлээлттэй байгаад байгаа татварын шинжилгээний бодлого яагаад тусгасангүй вэ гэдэг асуултыг бол зүй ёсоор тавьж байгаа. Яагаад вэ гэхлээр нөгөө иргэжлийн төсөвт за одоо жишээлбэл үтгийн нэмэгдсэн өртгийн албан дотроос тэдэн хувь, аж ахуйн нэгж орлогын албан дотроос тэдэн хувь, нөөтөөс тэдэн хувь энэ гэдэг нөгөө орлогоо ингээд зүйл ангаар нь оруулаад ирчихэж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр тэгээд нэгэнтээ тэн дээрээ тусгаагүй бол одоо тэр 26 онд одоо энэ хаврын намрын чуулганаар юм уу хаврын чуулганаар ямар ч татварын хууль батлагдсан гэсэн эх жилд бол нөгөө төсөв бол өмнөх хуулиараа л явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол яг тэн дээр бол нөгөө засгийн газар төсөө өргөн барихтаа бол иргэдийн хүлээлт нийцэхгүй байгаа дээр бол бид бол маш шүүмжлэлтэй хандж байгаа. Яагаад вэ гэхлээр яах аргагүй энэ татварын дарамт энэ татварын одоо энэ бодлогын асуудал бол иргэдийн бол хамгийн нэг номерын бас тулгамжийн асуудал гэж харж байгаа учраас. Тэгэхээр засгийн газраас танилцуулж байгаагаар бол иргэдийн одоо халаасан дах мөнгийг одоо илүү их байлгах үүднээс нөөтийн бутан олголтыг бид нар 2% байгааг 5% болгон нэмэгдүүлнэ. За үүнд 300 гаруй тэрбум төгрөг эх оны төсөвдөр бол одоо шаардагдах юм тооцоог бол гаргасан байсан шүү дээ. Тэгэхээр энэ нөөтийн буцаа олголтын хувь хэмжээг нэмэгдүүлж байгаа нь өөрөө яг иргэдэд бодит дэмжлэг болж чадна гэж харж байгаа юу? Гэхдээ тэгэхээр харин яриад байгаа тоо нь болохоор юу вэ гэхлээр эх жил нийтдээ улсын төсөвт иргэд аж ахуйн нэгжүүдээс 29.7 их найд төгрөгийг элдв янзын татвар хураамжаар төсөв төлрүүлэхээр тооцоогдсон байгаа. Гэтэл одоо нөө засгийн газраас хамгийн ихээр сурталчлаад байгаа одоо ганц залт байгаа те нөөтийн буцаа олголт гээд за түүнд бол 375 тэрбум төгрөг л одоо буцаа олголтоор буцаад иргэдтэй очих байхгүй. Тэгэхээр чин тэр бол одоо ерөнхийдөө жилийн хувьд гэх юм бол одоо нэг иргэнд бол бараг 100 мянга орчим төгрөгний буцаа олголт очино тий 375 тэрбум гэдэг. Тэгэхээр эн чинь бол нийтдээ одоо иргэдээсээ аж ахуйн нэгжүүдээсээ хураан авч байгаа тэр 30 их найд төгрөгийн ердөө одоо ингээд нөгөө нэг хувьч бараг хүрэхгүй мөнгө л байгаад байгаа юм л та. Тэгэхээр энэ бол нөгөө татварын ачааллыг бууруулж байгаа хэлбэр бол огтхонч биш ээ. Зүгээр бараг ийм халамжийн шин чанартай арга хэмжээ болчихж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг тэр утгаараа бол энэ бол ерөөсөө одоо бодлогын бол шинжилэл бол биш тий одоо тэгээд засгийн газрын болохоор нэг талаасаа бол ингээд бид нар ингээд бодлогын шинжилгээ хийхийг зориод байна тий шинтгэл хийн энэ төр гэж яриад байгаа боловч нөгөө талаасаа болохоор ахаал эргээд нөгөө нэг юм халамжийн шин чанартай юм төсвийн бодлого явуулах маяг руугаа орж ийн л гэж харж байгаа.
Татвараас гадна одоо хамгийн их дарамт болж байгаа нэг зүйл бол нийгмийн даатгал байгаа. Яг татвар шиг одоо аж ахуйн нэгжид иргэдэд маш их дарамт болж байна гэд. За энэ хүрээнд бол тодорхой нийгмийн даатгалын одоо хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг зарим нэр бүхий гишүүд бас өргөн барьсан байгаа. За засгийн газрын зүгээс бол холбогдох яамнаас яг энэ хуулийн шинжилсэн найруулгыг бас өргөн барина гэд одоо санал аваад бол явж байсан. Гэхдээ бас хизээ өргөн баригдаж хилцэгдэх нь бас тодорхойгүй нөхцөл байдал байгаа юм. Тэгэхээр 26 онд ер нь нийгмийн даатгалын шинжилэл ер нь хийгдэх үү? Таны хувьд ер нь энэ дээр ямар амбицтай байна? Яг ер нь бол бас л ялгаагүй нөхцөл байдал үүсэж байна тийм ээ. Яа тэгэхээр улсын нэгдсэн төсвийн өрөөнд бол бүх бодлогод өргөн баригдчихсан. За тэгээд энэ татврын шинжилтээр ч гэсэндээ нийгмийн даатгалын салбарын шинжилтээр ч гэсэндээ ерөнхийдөө бол засгийн газар хувь гишүүдийн өргөн барихыг оролдож байгаа юмнуудыг бол нэг хойшин тавиад ерөнхийдөө бол одоо энэ татврын бодлогыг бол засаг өргөн барих хэрэгтэй ч гэх юм уу те. Нэг тийм байдлаар ингээд нэг цаг аваад байгаа явдал бас ажиглагтаад байна л да. Тэгэхээр нөгөө өөрсдөө өргөн барихгүй тэгээд ингээд тодорхой бас хязгаарлалтууд байгаа даа шүү дээ тийм үү. Жишээл их хурлын гишүүд зарим зүйлүүд дээр бол бас бие даасан байдлаар өргөн барих боломжгүй гэдэг те. Тэгээд тэр зүйлийг ашиглаад ингээд хойшлуулаад байгаа даа. Тэгэхээр цаг л аваад байна. Тэгэхээр яг ялгаагүй нөхцөл байдал үүсээд байна. За миний хувьд бол ерөнхийдөө бол нөгөө илүү нэг макро эдийн засгийн бодлого талдаа анхаардаг хүний хувьд бол нөгөө татврын шинжилэлтээр илүү төлхөө анхаарал бас хандуулахыг хичээж байна. За одоо Монгол банкнаас бол нөгөө мөнгөний бодлого бас өргөн баригдаад ороод ирэх хэвээр. Тэгэхээр энэ нөгөө төсөв мөнгөний бодлого чи ер нь яаж явах юм бэ гэдэг дээр анхаарал хандуулахыг хүсэж байгаа. Яагаад вэ гэхээр ер нь өнгөрсөн хугацаанд бол бид нар энэ нөгөө төсвийн хэд хэлэлттэй те тэгээд дээрэс нь ингээд нөгөө маш хэмжээний экспортын орлого олж байгаа хэрнээ нөгөө мөнгөний бодлого талч гэсэндээ бас айгүй сул явж ирсэн. Мөнгөний бодлого нь болохоор ингээд нөгөө бараг сангийнхаа бодлогын ингээд нэг юм дайвар арга хэрэгсэл мэтэр ажиллаж ирсэн учраас ерөнхийдөө нөгөө ханшаа алдсан тий. Сая бол нэг хэсэг төгрөгийн ханшуул нэлээ эрчимтэй бас буурлаа штэ. Тэгэхээр ингээд ийм ханш инфляцийн давхар дарамтууд одоо иргэдийн худалдаа авах чадварт нөлөөлж ийн энэ гэдэг үнцгүүдийг нь бол бас их түлхүү харж ийн. За тэр утгаараа бол нөгөө Монгол банк бол яг их хурал дээр бол мөнгөний бодлогоо бас танилцуулж эхлэегүй байгаад байна. Тэгэхээр энэ мөнгөний бодлого дээр бас их анхаарал хандуулъя гэсэн бодолтой байгаад байна. Яг тэгэхээр өмнөх засгийн газрын үед бол ерөнхийдөө бол Монгол банкны мөнгөний бодлого дандаа нөгөө сангийнхаа бодлогын нэг юм дайвар арга хэрэгсэл мэтэр явж ирсэн байхгүй тий. Бид нар бол одоо эдийн засгийн байнгын орон дээр ч тэр ер нь бол одоо энэ улсын хурлын ардчилсан намын бүлэг бол Монгол банкны ерөнхийлөгчөөс илүү тийм бодлогын бас манлайллыг бол нэхэд байгаа юм л да. Одоо хараат бус бие даасан байдлаар тийм ээ нөгөө юм сангийн амныхаа халаас шиг битий байгаа ч гэдэг шаардлагыг бол бас удаа дараалан тавьсан. Тэгэхээр одоо мөнгөний бодлогоос ямар байдлаар яаж орж ирэх үү гэдэг бол бас их анхаарал татж байгаа. Эс бөгөөс ер нь бол одоо бас ямар нөхцөл байдал үүсэх гээд байна вэ гэхээр энэ иргэдийн худалдаа авах чадварт бол одоо энэ нөгөө нэг маш олон ийм нөгөө дарамтууд байна шүү дээ тийм ээ. За нэгдүгээрт одоо татврын дарамтыг бол одоо бас хэллээ тийм ээ. Ингээд нөгөө нэг хөдөлмөрлөөд байдаг, орлого олоод байдаг гэтэл тий одоо нөгөө татврын ачаал их байгаа учраас одоо ялангуяа аж ахуйн нэгжүүдийн хувьд бол дийлэнх орлогоо ол татвар зээлийн хүнд бол төлчихөж байна тийм ээ. За тэгээд дээрэс нь бол одоо нөгөө нэг хувь хүмүүсийн хувьд ч гэсэндээ одоо нийгмийн даатгалын шимтгэлч гэх юм хүн амын орлогын албан татвар энэ төр гэж бас зөндөө нөөт тий хэрэглээний татвар явчихж байгаа. За тэгээд дээрэс нь давхар нөгөө инфляц тий мөнгө одоо төгрөгийн ханшийн сулрал зэрэг одоо ингээд бүр хідэн ч давхар дарамт худалдаа авах чадварт нөлөөлж байгаа юм тийм ээ. Тэгэхээр бид нар тэр болгон дээр нас нэг тодорхой дүн шинжилгээ хийхгүй бол нэг том тоонууд яриад байдаг. Одоо жишээлбэл сая 26 оны улсын төсөв дээр бол дотоодын нийт бүтээгдэхүүн бол 102 их 80 төгрөг болох гэдэг шүү дээ тий. Тэгэхээр ингээл нөгөө нэг юм юун дээр бол ингээд тоонууд маань өсөд байгаа. Нөгөө макро үзүүлэлтүүд дээр тий GDP ч одоо бүр 100 их 80 доллар явчлаа тий. Тэгэл одоо жилд одоо бүр 90 сая тонн үүс гаргана гэж байна. Гэтэл яг л нөгөө нэг юм иргэн дээрээ тулхлаар тэр одоо нөгөө өсөлт чинь ерөөсөө нөгөө аж ахуйн нэгжийн юм уу эсвэл айл өрхийн хаалгаар орж ирэхгүй байгаа дэжтэй л гэдэг зовлон байгаа юм л та. Тэгэхээр тэрний тулд ингээд нөгөө ачааллыг бууруулах хэрэгтэй гэдэг зүйл. Тэр ачааллын тухайд манай бас нэг юм нийтлэг нийгэмд нэг ийм буруу ойлголт гэдэг юм уу ташаа ойлголт явцсан байгаа даа. Тэрийг бол би сая бас нэг нэлээд судалгаанууд хийлгэж харлаа. Тэр нь юу вэ гэхлээр нөгөө манай эдийн засгийн орчин юм уу ялангуяа одоо нөгөө сангийн амныхан Монгол улс бол татврын хувь хэмжээгээрээ дундаж тий ер нь гайгуудаа орноо тий ерөнхийдөө бол ингээд нөгөө манайх чи бас хаач баг татвартай улс ороо энэ төр гэж ярьдаг тийм ээ. Тэнгүүт ингээд нөгөө нэг нийт татврын ачааллаа ингээд аваад үзэх юм бол энэ 102 их 80-ийн эдийн засгийн чинь тий одоо нөгөө 30 орчим их 80-д нь яг нөгөө аж ахуйн нэгж иргэдээс төвлөрүүлж байгаа татвар буюу
одоо нөгөө нэг татврын ачааллын одоо ингээд нөгөө GDP-д эзлэх хувь хэмжээ чинь 30% гэж байгаа байхгүй юу. Гэтэл нөгөө нэг дэлхийн одоо нөгөө нэг дундаж үзүүлэлтүүдтэй харьцуулаад үзэхэд ерөнхийдөө нэг энэ татврын ачаал GDP-тэй харьцаа 16-7% байт юм байна. Ер нь дунджаар одоо нийт нөгөө 200-аад улс орнуудын хувьд. Гэтэл манайх бол энэ нөгөө дунджаас бүр хавьгүй илүү болцсон байгааз. Тэр үтгээл нөгөө одоо энэ бүсийнхаа дунджаас тий одоо нэг юм бүсийн дунджаасаа бас илүү өндөр ийм татврын ачаалттай ус болчих. Яг хөө мэдээж хэрэг нөгөө одоо энэс дээшээ бүр 40% хүртлээр ачаалттай нөгөө нэг одоо ялангуяа нөгөө Скандинавийн орнууд ч гэдэг юм уу те одоо нөгөө Европын улс орнууд байгаад байна л да. Гэхдээ тэр улс орнууд чинь тэр татвараар их мөнгө хурааж авчаад нөгөө нэг төрийн үйлчлэгээ энэ төр нь ямар байгаа лээ те нөгөө одоо сургууль цэцэрлэг нь ямар байгаа лээ, эмнэлгүүд нь ямар байгаа лээ. Одоо нөгөө тэр мөнгөө бол эргээд нөгөө буцаад иргэдийнхээ амьдрах орчин амьдралын чанарыг сайжруулахад бол зарцуулж чаддаг болсон шүү дээ. Гэтэл бид нар иргэдийнхээ одоо халааснаас 10 төгрөг тутмын 3-ыг нь хурааж авчаад тэ амьдрах орчин маань ямар байгаа вэ? Өвөлдөө утаа тэ жил тойрон төгчрөл зам байхгүй, сургууль байхгүй, цэцэрлэг байхгүй. Тэгээд одоо жишээл нэг гэр бүлд нэг хүн 25 дор тусах юм бол тэгэл тэр гэр бүл тэр чигээрээ дампуурах нөхцөл байдал руу орцсон тэ. Ийм бэжиж бид нар ийм өндөр татврын ачаалттай улс орн байгаад тахын зүв юм уу? За нөгөө талаасаа бол одоо жишээл энэ бол юуг илтгэхэд байна гэхэлэр энэ бүс нутгийнхаа дунджаас илүү өндөр байна гэдг нь манай татврын ачаал бид нар гадаадын хөрөнгө оруулалт татчихтааргүй нөхцөл байдалд очиж байгаа байхгүй. Тэр бас татврын ачаал бага ээж ерөнхийдөө бол ингээд нөгөө хөрөнгө оруулагчдад бас илүү ээлтэй таатай нөхцөл байдал санал болгож ийж бид нар гадаадын хөрөнгө оруулалт татна. Гадаадын хөрөнгө оруулалт татснаар нөгөө магадгүй эдийн засгаас холонгоруулна тий. Зөвхөн нөгөө нүүрс зэсний орлого ярахаасаа илүүтэй нөгөө нэмүүртэг шингэсэн үйлдвэрлэлүүд явуулах боломжууд чинь бүрдэн тийм ээ. Илүү одоо нөгөө олон улсын стандартад нийцсэн тийм одоо ажил үйлчлэгээ эрхлэх боломж нь бас бүрдэн. Тэгэхээр бидний одоо ингээд энэ нөгөө бодлогын гогцоо чинь явж энэ татврын ачаал дээр байгаа юм биш үү гэсэн нэг асуудал байна. Хоёр дахь бас нэг хүндхийг зориод байгаа асуудал бол нөгөө юуны улсын хурлын арслын маяг бүлгээс бол ерөөсөө нөгөө төрийн эдийн засгт оролцоол гэдэг утгаар нь яриад шүү дээ. Тийм үтгэр нэг тал нь бол мэдээж хэрэг татвар. Нөгөө талд нь болохоор одоо энэ төрийн өмчт компаниудынхаа асуудлыг нэг зэгцлэе гэдэг. Тийм ээ. Одоо манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчт компаниуд чинь улсын төсөвтөөгөө бараг дүүцэх хэмжээний борлуулалтын орлоготой буюу одоо 2024 оныхон тоо баримтыг харахад нийтдээ нэг 100 орчим томоохон төрийн өмчт компани 25 их найдын борлуулалт хийсэн байна. 25 их найд төгрөг шүү дээ. За тэгээд тэндээсээ ингээд нэг юм 5 орчим их найдын ашиг олоод за бусд нь бол ингээд урсгал зардлууд явж байгаа байхгүй. Гэхдээ тэр урсгал зардлууд чинь ингээд бас одоо юу гэдгийг тэр хэдэн хувь нь яг нөгөө нэг тухайн ажил үйлчлэгийг эрхлэхэд зориулж байгаа. Бусд нь бол хэдэн хувь нь болохоор нэг юм төсвийн шинж чанартай зардлууд яваад байгаа юм бэ те. Нэг хэсэг чинь ялангуяа бүр ковидын үед чинь бол бүр ингээд сүултээ бүр нөгөө хяналтаас гарсан шүү дээ. Тэ одоо Эрдэнэт болохоор нөгөө хүмүүсийн тогны мөнгийг төлөөж явах шиг тийм үү. Эрдэнэс 5-7 нь одоо өөр ямарч юмд оролцсон гэдэг шиг. Тэгэхээр энэ төрийн өмчт компаниудын асуудлыг яах юм бэ гэхлээр яг төсвөөс нь одоо оруулж ирсэн төсвөөс нь бол ерөөсөө бас юуч өнөртөхгүй байгаа байхгүй харагдахгүй. Нөгөө төрийн өмчт компаниудаасаа бол нөгөө орлогоо бол төвлөрүүлнэ гэдгээрээ төвлөрүүлээд явж байна. Цаашдаа бол одоо ерөөсөө манай энэ төрийн өмчт компаниуд бараг ингээд нөгөө гол орлого төвлөрүүлдэг. Нөгөө аж ахуй бараг хувийн хвшлийнх нь бараг ингээд нөгөө сүлдээ өөр ширэндээ баригдаад сүйд төрүүчээс хаалгаагаад эхэллээ гэхэд энэ төрийн өмчт компаниуд ч орлого бүрдүүлдэг нэг юм одоо төсвийн орлого талдаа ажилладаг юм компаниуд болчлоо. Тэгэхээр энэ компаниудаа хувьчлах юм уу, хувьчлахгүй юм уу, цөөлөх юм уу, энэ оронтойг нь яах юм? 58,000 албаагч ажиллаж байгаа гэдэг шүү дээ. Одоо энэ нэг гэдэг компани дээр чинь. Тэр эднүсээ яах юм гэхлээр бас ингээд оройтой хариулт засгаас бол суухгүй байгаа. Тэгэхээр ийм хоёр зүйл дээр л одоо жишээл би яг миний хувьд бол төвлөрч ажиллаж одоо тэгээд бас энэ засгийн газраас тодорхой шийдлүүдийг одоо нэхэж магадгүй тодорхой шийдлүүд бас санал болгож ажиллахыг зорж байгаа. За өнгөрсөн оны төсвийг бол алдагдaltaгүй баталсан. Гэхдээ бол тодтгол хийсэн байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд төсвийн бас алдагдaltaгүй төсөв орж ирэх болов гэсэн хүлээлт байсан боловч 1.3 их найдын алдагдaltaгаар оруулж ирсэн. Мэдээж эдийн засгаа дэмжихийн тулд алдагдлыг бол хуулийн одоо хууль заасан хэв хэмжээнд оруулж ирсэн гэдэг юм тайлбарыг засгийн газрын зүгээс хийж байгаа шүү дээ. Тэгэхээр хувийн хвшлээ яг дэмжиж гэнэ үү гэд хөрөнгө оруулалтуудыг харахаар шинэ хөрөнгө оруулалт гэхээсээ илүү хуучин хөрөнгө
хөрөнгө оруулалтаа дэмжсэн яг бодит тийм одоо хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалтын бодлого бас хангахдахгүй байна гэдгийг үндэсний аудитын газар төсвийн доктортой байдлын зөвлөлийн тайлангууд дээр ч гэсэн дурдсан байна. Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг та ер нь юу гэж харж байна? Ирэх жил бас боловсролын жилгээ зарласан боловч яг хангалттай хөрөнгө оруулалт хийхдэггүй байна гэдэг шүүмжлэл бас байна. Харин хөрөнгө оруулалт талдаа ч гэсэндээ бид нар одоо альва ер нь улсын төсвөөс зарцуулагдж байгаа нэг төгрөг болгон энэ эдийн засаг дээр одоо хэдэн төгрөг болж очих нь ямар үржүүлэгчийн нөлөө үзүүлэх нь тэхийн тулд нөгөө нэг манай дотоодын компаниуд бас ажиллах хэрэгтэй тийм ээ альва одоо жишээл нөгөө нэг тендер байлаа гэж үзэхэд бүтээн байгуулалтын ажил байлаа гэж үзэхэд манай дотоодын компаниуд тэн дээр бас ажиллаж иж одоо юу гэдэг эдийн засагт нөлөө нь гарна шүү дээ түүнээс биш одоо жишээл юу гэдэг 1000 одоо нөгөө нэг мега төсөл гэж ярьчаад одоо жишээл юм гадны компани ч юм уу оруулж ирээд явах юм бол тэр үржүүлэгчийн нөлөө бас тэр хэмжээгээр багасна тийм ээ тэгэхээр тэр утгаараа бол бас харьцангуй үр дүн багтай л тийм хөрөнгө оруулалтын бодлого орж ирж байна тийм ээ дээрэс нь болохоор яг хуу 117 гिचүү тэгээ сургууль шинээр барина гэд нэг тоо явж илээ. Гэхдээ тэр нь яг үнэндээ бас нэг тэр 117 сургуулийн чинь барих нөгөө нэг тийм компаниуд нь байгаа мó, ажил хүч нь байгаа мó тий одоо тэр нөгөө нэг тендерүүд нь цаг мөчтөө явах юм уу гэдэг бас асуудал юм. Ер нь нэг өнгөрсөн хугацаанд бол бид нар яасан бэ гэхээр айгүй олон нөгөө нэг юм салбарын гэдэг юм уу нөгөө тойргийн нөлөөллүүд тийм ээ одоо яа харахгүй одоо нөгөө анхаарах хэрэгтэй асуудлууд гээд яг ингээд нөгөө төсөв батлах явцад маш олон одоо зүйлүүдийг ингээд тусгачдаг. Тэнгүүд нөгөө нэг сая ингээд нөгөө цаг тухайд нөгөө тендерүүд нь зарлагддаггүй. Сая жишээлбэл нөгөө нэг төсвийн тоттголт дээр бас тийм л зүйл гарсан шүү дээ. Нөгөө 6 сарын 1-ний дотор нөгөө тендерүүд нь зарлагдаагүй гэсэн нэрийдлэр баахан хөрөнгө оруулалтууд бол ингээл зүгээр туслагдаад явсан тийм ээ. Тэгэхээр нэг тийм алдаатай юм бас байгаад байна. Тэгэхээр бол бид нар ингээд нөгөө нэг юм төлөвлөлтөө хийхдээ за үнэхээр одоо яг тэрийг нь одоо жишээлбэл нөгөө гүйцэтгэх аж ахуйн нэгжүүд нь одоо бэлэн байгаа мó гэдэг юм одоо нөгөө нэг тэр орон зайд байгаа мó гэдэг. Тийм ээ. Түүнээс биш зүгээр нөгөө нэг 1000 том дүн тавьж болно л да тий одоо жишээлбэл гэдэг нь 500 сургууль хэрэгтэй бол 500 сургууль гээд тавьчих болно. Гэтэл тэр 500 сургууль яг бодтоор баригдах тэр нөгөө нэг одоо нөөц нь биднэрт байна уугүй юу гэдэг асуудал. Тэгээ тэрний бас тооцоо судалгаа нь бол бас дутмаг юм шиг харагдаад байна. Тэгэхээр бол яг цаашдаа бол одоо бид нар энэ одоо төсвийн ялангуяа хөрөнгө оруулалт талыг арай нэг жаахан урт хугацаагаар төлөвлөмөр байгаа. Тийм ээ. Одоо зүгээр одоо жишээл энэ жилийг боловсролын жил болгоход зарлаад зөвхөн одоо тэр гэдэг утгаараач биш. Ер нь бол одоо нөгөө засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн төлөвлөгөө хөтөлбөр батлагдчихаа шүү дээ. Тэрнтэйгээ уялдуулаад 4 жилээр нь гэдэг юм уу тий одоо зарим улс орнуудад болохоор ингээд 3 жилээр нь гэдэг юм уу төсөө баталдаг улс орнууд бас байгаа тий. Тэгэхээр нэг тийм юу руу бас шилжих нь алстаа зүг юм уу гэсэн бас бодол байгаад байгаа. Тэгээд цаашдаа болохоор харин энэ хөрөнгө оруулалт тал дээр бол одоо жишээл саяны юун дээр 26 оны улсын төсвүүд дээр бас юу яригдчихэж байна гэхэлэр нөгөө нэг зээлийн ашиглалтыг бол бас нэлээд нэмэгдүүлж байгаа. Тэ? Зээлийн ашиглалтыг нэмэгдүүлж байгаа гэдэг нь нөгөө бас нөгөө засгийн газрын өрийг нэмэгдүүлж байгаа нь хэлбэр шүү дээ. Тэгээд дээрэс нь нөгөө засгийн газрын өрийн баталгааны босхыг бас нэлээд өндөр тавьсан байж байгаа. Тэ? Одоо 3.5 их 80 тах шиг байсан баха. Тэгэхээр бол одоо жишээл энэ төсөвчин болохоор бас ер нь бол нөгөө засгийн газрын өрийг бол одоо тэр алдагдлынхаа хэмжээгээр бас нэмэгдүүлээд ороод ирж байна. Тэгэхээр ер нь цааш бидний засгийн газрын өрөө яах юм бэ гэдэг асуудал байна. Сангийн амнаас энийг асуухлаар нөгөө GDP өсөөд байна гэд нөгөө нэг 100 их 80 хүрсэн GDP дотор чинь бид нар нөгөө зээлийн өрийн хязгаартаа нөгөө 60% та хүрэхгүй байгаад байна. Тэргээл ерөөсөө айгу гоё юм яриад нөгөө өөр юм ерөөсөө сонсохыг хүсэхгүй байгаа байхгүй. Гэтэл яг нөгөө нэг юм нөгөө нүүрс зэвсийн экспортын өсөлтөөс улбаатай GDP-ийн өсөлт ингээд томроод иж болно тийм ээ. Гэлээ гэхдээ бид нар нөгөө ерөөсөө өрөө бол нэмэгдүүлэл бас яваад байна шүү дээ. Тэ? Магадгүй тэр нөгөө таазанд нүрэхгүй байгаатай ч гэсэндээ өнгөрсөн одоо 8-9 жилийн хугацаанд манай засгийн газрын өрөө бол ерөөсөө нэг ч төгрөгөөр буураагүйгээр үл барам бас ер нь нэлээд нэмэгдсэн явж байгаа тийм ээ. Одоо тэгэхээр цаашдаа бид нар ер нь бол энэ өрийн дарамт бол бас нэлээд болохоор байгаа дээ. Ер нь жил болгон бид нар өрийн үйлчилгээний төлбөрт бараг 2 их 80 орчим төгрөг зарцуулахар болчиход байна. Өрийн үйлчилгээний төлбөр гэдэг чинь нэг зээлийн хүү гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 2 их 80 төгрөг гэдэг чинь ерөнхийдөө бол одоо манай боловсролын салбарын тэн хагасан тий. Тэгэхээр тийм мөнгийг одоо зээлийн хүндээ төлөөд байгаа хэрнээ ер нь энэ зээлийн одоо яг юм ялангуяа нүүрс зэсээ гаргаж чадж байгаа
харцангуй зах зээлийн үнэ өндөр байгаа нөхцөл дээр яагаад бид нарыг нүрийн өрөө одоо бууруулах бодлого барихгүй юм бэ гэдэг асуудал дээр бол бид нар шүмжлэлтэй хандаад байгаа. Төсвийн алдагдлаас гадна эрхчлөөдөд бас төлбөрийн тэнцлийн алдагдал бас гол эрсдэл байна. Тэгэхээр цаашид Монгол улс хос алдагдaltaй болох эрсдэл байна гэдгийг эдийн засгчид бол анхааруулад байна. Мэдээж үүний тулд бол уудорхон бүтээгдэхүүний үнийг илүү бодитоор тооцох шаардлага байгаа. Энэ нь бас алдагдaltaгүй төсвийн тодтгол хийхгүй байх одоо гол суур нөхцөл байгаад байгаа боловч за тэнцвэржүүлсэн үн дээр жишээ нь хуулийн заасан одоо тэр томьёогоор бодглохлоор яалтчгүй маш өндөр одоо үнийн дүнтэйгээр нүүрсээ бид нар зарна гэдэг энэ тоо гарах шаардлага үүсэж байна гэдэг зүйлийг эдийн засгийн хөгжлийн яамнаас ярьж байна л да. Тэгэхээр цаашид энэ гол уулуурхан бүтээгдэхүүний үнийг тооцож байгаа энэ хуульд юу өөрчлөлт оруулах ёстой юу? Таны бодол ямар байна? Яг ер нь бол өнгөрсөн хугацаанд манай яг төсөвчин гол орлого нь болохоор тодорхой тооны бүтээгдэхүүнээс хамаарж байгаа учраас ерөнхийдөө бол нэг хэдэн тоогоо бол яг л энэ нөгөө нүүрсний үнийг хэдээр авах уу, зэсийн үнийг хэдээр авах уу гэдгээр л хэдэн тоогоо ингээд тэнцвүүлээд явдаг байлаа шүү дээ тийм үү. Тэгээ тэрийг бол одоо жишээл ингээд хязгаарлах зорилгоор бас янз бүрийн хуулийн төслүүд баталсан гэсэн эдий ч бас нэг тэр явдал бол давтагдаал байна тийм ээ. Тэгэхээр бол цаашдаа бол бид бол ер нь бол эдийн засгийнхаа нөхцлүүдийг айгу бодиттой л бас хармаар байгаа. Тэгжиж ерөнхийдөө энэ нөгөө нэг төсвөө тодтохгүй тийм ээ одоо нөгөө төсвийн өрөөний мэдээлэл энэ бас тэр болгоо өөрчлөлт авахгүйгээр арай нэг юм дунд хугацааны ядаж бодлогоо доктортой барих боломж бүрдэх юм бол гэж хараад байгаа юм л да. Тэр энэ удаагийн төсөв дээр би бол баг нөгөө үннээс илүү хэмжээн дээр айгу санаа зовдог. Тэ яг одоо нөгөө яг төсвийн орлогоо тооцохдоо бол нөгөө нүүрснийхээ үнийг бол $70 байна тий $70 авцсан байгаа шүү дээ. Тэгсэн ирнэ нөгөө гаргах хэмжээгээ 90 сая тонн гэсэн байгаа. Тэг яг одоо өнгөрсөн жил чинь бол өстой бүр арай ээж хамаг нөгөө нэг одоо дид үтсийнхаа хүчин чадлыг шавхчиж 80 сая тонн хүрсэн тийм ээ. Тэгээд чи бас дид бүтцийн хүчин чадал чинь бас хязгаартай. Тэгээд нөгөө 90 сая тонн гэдэг чинь бол бас маш их хэмжээний нүүрс. Тэгээ тэрийг одоо бид нар гарах зүгээр одоо зүгээр нэгдүгээр дид үтсийн хүчин чадал нь байна уу? Хоёрдугаарт ер нь бол бид нар бас яг ингээд нөгөө үн одоо үнийхээ алдагдлыг биоморо нөхөд ах нь ер нь алсын одоо энэ юундээ бас хэр зүв бэ? Магадгүй одоо жишээл ерөнхийдөө бол ингээд нөгөө нэг юу гэдгийг бас нэг эрэлт нийлүүлэлтээ бас өөрсдөө бодож жагаад тий тэгээд бас ингээд нөгөө тодорхой хэмжээний нөгөө үнийн бодлогоос барай явах нь зөвгүй юу гэдэг бас нэг агуулга одоо тэр нэг тийм үнцэг бас байж болно тий. Нөгөө талаас бол яг нөгөө зэсийн үн бол бас харьцангуй зах зээлийн үн харьцангуй сайн байна тий. Тэгэхээр нөгөө нэг тэр утгаараа нөгөө оюутлахаан бас гүний уурхайн хүчин чадал нэмэгдэж байгаа энэ нөхцөл байдал дээр бол бас олзуурах хууштай бас орж ирж байгаа. Тэгээд энэ одоо энэ нөхж байгаа явдлыг бол бид нар магадгүй алдагдлаа нэмэх байдлаар биш. Магадгүй тэр одоо нөгөө нэг үршээрээ төлөгч гэдэг юм уу те илүү тийм нөгөө энэ зах зээлийн таатай мөчлөгийг илүү нөгөө дунд хугацааныхаа ирээдүйн бодлого руугаа чиглүүлсэн юмд зарцуулах нь зөв биш үү гэдэг асуудал бас ярих тустай гэж хараад байна. Тэгэхээр эх хүнд цалин тэтгэвэр нэмэгдэх үү гэдэг дээр иргэд бас гол анхаарлаа хандуулдаг. Мэдээж хууль батлагдсанаар бол тэтгэврийг бол жил бүрийн инфляцтай уялдуулж нэмэн за төрийн албан агчны цалин бас гэхдээ ахмадуудын хувьд бол тэтгэврийг бол 1.5 сая төгрөг за багш нарын хувьд бол 3.5 сая цалин хүрэх гэдэг ийм шаардлагыг бас яг төсвийн хилцүүлгийн үеэр бол тавьж байна. Тэгэхээр цаашид энэ цалин тэтгэврийн зохистой одоо нэмэгдлийг яаж бий болох ёстой вэ? Яг нэгдүгээрт бол ер нь нөгөө түрүүний миний яриад байгаа нэг макро эдийн засгийн үзүүлэлтүүд байна шүү дээ. Одоо инфляц, төгрөгийн ханш тий тэр бүх зүйлүүдээ бас төр бодлогоор бариад явах нь бас чухал байгаа. Тэгжиж энэ нөгөө иргэдийн хавдалтай авах чадварыг дэмжин шүү дээ. Эс бөгөөс нөгөө 1000 нэмээд одоо жишээлбэл инфляцтай уялдуулж нэмсэн ч гэсэндээ ерөнхийдөө энэ хүмүүсийн одоо нөгөө кармантах мөнгө бол нөгөө идэгдээд нь шүү дээ. Тэгэл араас нь за инфляцтай уялдуулаад нэмчихлээр угаасаа нөгөө нэг импортоос бас хэрэглээний байдлаар хараатай усын хувьд бол төгрөгийн ханштай амар нөлөөтэй тийм ээ. Тэгэхээр нэг номерт бол зүгээр макро эдийн засгийн бодлоготой бол анхаарах хэрэгтэй гэж харж байна. Нөгөө талаас бол мэдээж хэрэг хүмүүсийн тавиад байгаа шаардлага зөвл байлгүй явахтай одоо тэгэл одоо юу гэдгийг багш нар эмч нарынхаа цалинг бид нар зохистой төвшөнд хүргэж чадлаггүйгээр энэ нөгөө төрийн үйлчлэгээ чинь иргэдтэй бас хүрэхгүй л байгаа даа гэсэн үг шүү дээ тийм үү. Тэгэхээр тэр утгаараа бол төсвийн одоо урсгал зардал талыг одоо юу гэдгийг аль болох нөгөө төр юу хийх ёстой вэ гэдэг дээр цөмөрөө бас бий бодъё л та. Нэгдүгээрт
энэ боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, дэд үтсийн хөгжлийн асуудал дээр төрөл ялчгүй зарцуулалт хөрөнгө оруулалт хийх ёстой. Тэ? Тэгэхээр за тэгэнгүүт тэн дээр чинь болохоор боловсролын салбарт багш нар ажиллаж байна, тэ? Эрүүл мэндийн салбарт эмчнэр ажиллаж байна. Тэгэхээр энэ салбаруудынхаа хөгжлийг сайн байлгахын үүднээс нэгдүгээрт иргэдтэй бас төрийн үйлчилгээгээ тэгш хүртээмжтэй хүргэж иргэдийнхээ амьдралын чанарыг бас авч үзэх хэрэгтэй. Хоёрдугаарт энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхаа нийгмийн баталгааг хангах хэрэгтэй. Тэгэхээр ерөнхийдөө энэ гурван одоо зайлшгүй төр оролцох ёстой салбаруудынхаа төсвийг тусад нь авч үзээд бусад нэг урсгал зардал гэж бид нар чи яа бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ энэ тэрэгэл хэрэгтэй хэрэггүй зардлууд зөндөө байна гэж яриад байгаа шүү дээ тийм үү. Тэр бусад нэг юу гэдгийг албаагчдынх нь зардлууд гэх мэт чинь тэр зүйл дээр хэмнэлт үсгээд ийшээгээл зарцуулмаар байгаа байхгүй. За мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. Үзэгч та бүхэнд улсын хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаа 2026 оны төсвийн төсөл дээр юу ямар асуудлууд тусгагдсан байна, юун дээр илүү анхаарах шаардлагатай талаар улсын хурлын гишүүн Жаргалан мэдээлэл хүргэлээ. Ярьцлагатай хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.